Стресс бидний биед яаж нөлөөлдгийг бидний ихэнх нь мэддэг. Толгой өвчин, гэдэс дотор эвгүй баригах, бие чилэрхэх, ядарч сольдох гэх мэт. Харин бидний хамгийн чухал зүйл болох тархинд стресс хэрхэн нөлөөлдөг бол стресс өртсөн үед ямар өөрчлөлт гардаг болон түүнээс хэрхэн ангижрах талаар ярьж өгье. Стресст өртсөн даруйд бидний бие махбод хариу үйлдэл үзүүлж тархинд урвуугаар нөлөөлснөөр анхаарал төвлөрөх чадвар шууд алдагддаг. Ингэснээр бид найз нөхөд, ажлын газрын болон ойр дотны бусад хүмүүстэй харьцаагаа муутгадаг. Сургуулийн ахлах ангид үздэг биологи хичээлээс тархины эдис neurotransmitters хэмээх химийн бодисыг ашиглан хоорондоо мэдээлэл солилцдгийг та мэдэх байх. Харин стресстэй үед кортизол хэмээх бодис ялгарснаар нейротрансмиттерийн үйл ажиллагааг алдагдуулж байдаг болохоор тархины эдис хоорондоо харилцахад хүндрэлтэй болдог. Тийм ч учраас бидний сэтгэн бодох үйл ажиллагаа алдагдаж бид хүндрэл бэрхшээл, стресстэх нөхцөл байдал үүсгэхэд шийдлийг олж чаддаггүй юм. Кортизол нь мэдрэлийн эдисийг устгаж үгүй болгох химийн урвал үүсгэхээс гадна fight or flight буюу тэмцэх эсвэл зүхтах нөхцөл байдлыг үүсгэдэг учраас үүнийг дагаад цусан дахь сахарын хэмжээ буурах буюу тархинд дахь энерги нь тархины үйл ажиллагааг тэтгэх бус булчин шөрөмсний үйл ажиллагааг тэтгэхээр оддог. Тийм учраас бид эсвэл тэмцэхэд бэлэн болж аль эсвэл зүхтах арга замаар асуудлаа шийдэхэд хүрдэг. Гэвч өдөр тутмын амьдралд ийхүү хариу үйлдэлийн үр дүн бидний энергийн хэмжээ огцон буур тарих энергийн дутагдалд ордог учраас бид шинэ зүйлд суралцах чадвараа алддаг. Стрессээс ангижрахын тулд сэтгэлээ хүчээр амраах ёстой гэж боддог нэгэн байж болно. Гэвч сэтгэл тархийг удирдах гэж нэлээдгүй юм болдог. Жишээ нь сэтгэл унт гэж хэлэхэд тархи огт унтахгүй гэдэг. Стрессийг үр дүнтэйгээр бууруулах, сэтгэлийг тайтруулах үр нөлөө бүхий арга бол бидний амьсгалд оршиж байдаг. Учир нь амьсгал сэтгэл хөдлөл хоёрын хоорондоо нэгт холбоотой байдаг. Европын судлаачид кино үзэж буй хүмүүсийг судлахад бий болдог сэтгэл хөдлөлүүд нь өөр өөрийн гэсэн амьсгалын хэмнэлтэй болохыг тогтоожээ. Түүгээр үл барам хүмүүсийн ямар хэмнэлээр амьсгалуулна тийм сэтгэл хөдлөлийг бий болгож буйг тогтоосон байна. Тийм учраас сэтгэл хөдлөлтөө захирагдаж байхын оронд амьсгалах тусгай арга техникийг эзэмшснээр сэтгэл хөдлөлтөө өөрчилж байж болно. Сударшин Кирья хэмээх амьсгалах арга барил нь стресстэй тэмцэх үр нөлөө бүхий арга мөн гэдгийг олон тооны судалгаа шинжилгээгээр баталгаажуулаад байна. Энэтхэгийн сэтгцийн эрүүл мэндийн хүрээлэнгийн сэтгэл мэдрэлийн эмч нарын хийсэн судалгаагаар сударшин Кирья амьсгалах техникийг эзэмшсэн хүмүүст стрессийн гормон болох кортизолын хэмжээ хамаагүй бага байгааг илрүүлжээ. Түүний үр нөлөө нь стандарт эм эмчилгээний үр дүнтэй нийцэж байсан ч гаж нөлөө нь илүү бага, эдийн засагт ч илүү хэмнэлтэй болох нь харагдсан юм. Сударшин Кирья бидний чадварыг сайжруулаад зогсохгүй тархины үйл ажиллагааг сайжруулдаг болох нь тогтоогдсон юм. Хэвлэгдэн нийтийн хүртээл болсон олон тооны судалгаагаар сударшин Кирья тархины долгионы үйл ажиллагааг сайжруулдаг улмаас хүмүүсийн мэдрэмж сайжирч төвлөрөх чадвар нэмэгддгийг харуулжээ. Дэлхийд даяар хийгдсэн хараад бус судалгаагаар сударшин Кирья нь маш чухал амьсгалах хөтөлбөр бөгөөд стрессийг бууруулж тархины үйл ажиллагааг нэмэгдүүлж төвлөрөх чадварыг сайжруулж асуудал шийдэх хүч чадал өгч төвхтэй асуудлын зангилааг тайлбарлах чадвартай болгох нь тогтоогджээ. Аж аргалын гормон болох пролактин нь сударшин Кирья хийсэн анхны удаагаас эхлэн нэмэгддэг нь судалгаагаар тогтоогдсон байна. Сэтгэл санаа тайван амгалан байснаар бидний бүтээмж, анхаарал төвлөрөлт, сурах чадвар нэмэгдэж, амжилт агуулгах суурийг тавьдаг. Бизнесийн байгууллага өргөх гэрүүд сударшин Кирья хийснээр гарах үр дүн тодорхой харагдаж байгаа бөгөөд гарсан эерэг өөрчлөлтүүд нь цагийн аясаар нэмэгдэж байна. Дарамт шахалтаар дүүрэн өнөөгийн нийгэмд сударшин Кирьяг байн хийснээр бид бие сэтгэл болон бусад хүмүүстэй харьцах харьцаагаа сайжруулах давуу тал бидэнд байна.